Зохиолч Үүрийн туяа. Нулимс дагсан амьдрал 16 дугаар хэсэг. Өрөөний хаалга догшиж ээж нь орж ирэв. Цаадах чинь ээрж хонсонгүй юу? Тэмээ ээжээ. Энэ бүр ирээд хэд хонож байгаа гэд гадуур хонж байгаа үлээ. Чи цаадхандаа арай зөөлдөд байгаа юм биш үү? Ирэхээр нь сайн аашлаад ав. Би ч бас хэлэх үгээ хэлнэ гэд ууртайхан гарлаа. Удалгүй гаднах хаалганы хонх дуугарч ээж нь хаалга тайлна. Чи чинь хаавар хоноод явдаг хөөхөд өв. Энд нэг хэдэн хүмүүс чамайг хүлээж байгаа гэж бодох санах юм алгуу. Ядаж утсаар арайд хэл дуулгаж болно доо гэж өглөж байгаа сонсогдно. Жавхааж өрөөндөө орж ирээд хаалгаа түгжээг марлаг хазар дээр нүнсээд уучлаарай. Чамайг уурлахыг мэдэж байна. Гэхдээ харин амар ядраад байна. Сэрэд хоёул ярилцъя. Тийх үү гэж хэлээд ховцаа тайлав. Чи өнөөдөр ажилдаа явахгүй мó? Дөнгөж шинэ ажилд ороо үсттэй. Өнөөдөр чинь амралтын өдөр шүү дээ. Харин тэгээд л уугаад гадуур хончихсон байхгүй да. За унтлаа. Юу ч битгий яраарай гэж хэлээд хүнжилдээ орон хэвдлээ. Юу ч ярихыг хүссэнгүй. Тараач хайсан хувцсыг зэгслээд өрөөнөөс гарлаа. Өнөөдөр Алтанбаяр Цэнтэй хоёртой уулзах тул түүн рүү мессеж өчөв. Марлаа оноо. Өнөөдөр хідээс хаана уулзах вэ? Гэж мессеж явуулаад усанд орлоо. Миний охин босчихсан юм уу? Өглөөнийхөө цаг уу? Цаадах чинь яасан юм? Унтаж байгаа. Битгий сэрэгэрэ гэсэн. Эх амар юм болж байдэ. Зад загнаад босгох минь гэд аав нь явах гэтэл марлаа. Аваа яах юм бэ? Ажлынхаа хүмүүстэй анх удаа уулзаад сэтгэл нь хөрөөд жаахан наргиж зингээ байлгүй. Дараа нь хэрвээ ийм асуудал гарвал тэр үед нь болъё тийх үү? Гэхэд буцаж суудалдаа суугаад та хоёр туустай гараад ийм асуудал гараад байвал аав ээжээсээ нуулгүй заавал хэлээрэй. Аваа ээжээ би нэр өчтөр гадуур явж байгаад ээжтэй таарсан. Хөөхий сүрэн минь гайгүй байна уу? Хаана яв? Ээж хоёр ашигчтай нийлчихсэн шил лаз түгээд арх уугаад явж байсан. Би ээж гэж дуудахад намайг хараад таниагүй. Над дээр ирээд миний дүү мөнгө өгөө гэж хэлсэн. Үнэхээр намайг таниагүй. Гэж хэлээд уйлгахт нь тэдний сэтгэл зовнон. Би дараач тийм байдалтай явна гэж төсөөлсөнгүй. Уугаа сэтгэлийн хаттай бүсгүй болохоор даваад гарах байхаа гэж бодсон. Гэхдээ амьдрал түүнээр минь арай л их тоглож байдэ гэд санаалтна. Энэ тухай чамд хэлэхгүй гэж бодож явсан ч одоо хэлэх хэрэгтэй боллоо. Мэдээж аав ээж хоёр нь чамд тусланаа. Хэдүүл ээжийг чинь өөрсдөө авч эмчилгээнд явуулъя. Тэгэхээр ийм байна охин минь. Аав ээж нь танаа ээжтэй 10 жилдээ нэг ангид байлаа. Бас аав чинь манай анги байсан юм. Гэхдээ бид аавтай чинь бол найзалж нөхөрлөдөггүй байсан. Их дээрэнгүй би л баян айлын хүү гэсэн шиг дандаа л дээрс харцна. Ээж чинь бол онц сурлагатай хөөрхөн даруй төлөв охин байсан юм. Мөн манай нөгөө ангийн нэг хүү болох Гэрмэг их бор хүү байдаг байсан. Тэр танаа ээжэд их сайн. Ээж чинь ч бас түүнд их сайн. Сүүлдээ сургуулаа төгсөхийн өмнөх жил үер хижиг хэллээ. Манай сургуульд тэр хоёр их алдартай. Хоёул ичимхий хүүхдүүд байсан болохоор барагтай цуг явж харагдахгүй. Ээж аав хоёр нь тэдэнд туслаж тэдний хооронд нь уулзуулах төлөвлөгөөтэй гэд бие рүүгээ харан инээмсэглэв. Даанч эмээ өвөө хоёр чинь ав тосолд орж ээж чинь ганцаархнаа үлдэж яхаарахгүй асрамжин газар очихулаад ангиас шилжсэн юм. Тэр үед багш бидэнд аль асрамжинд хаана очсон, аль сургуульд сурч байгаа гэд юу ч хэлээгүй.
Дэрмээ бид гурав их л хайсан да. Тэгээд дараагаар нь дэрмээ маань сургуулаа төгсөж Орос улс руу сурахаар явсны дараагаар бид хоёр сүрэнг Гамбатаа суух гэж байгаа гэдгийг мэдсэн юм. Яаж аваад тийм зүйл болсныг бид мэдэхгүй юм. Бүр хүүхдийг нь төрүүлчихсэн гэж сонссон. Ингээд л дахиж дэрмээтэй бид уулзаагүй. Сураг ажиг тавихны одоо яаманд их том алба хашиж байгаа л гэх юм. Уг нь явахдаа бид хоёрыг заавал сүрэн минь олж уулзаад намайг хүлээгээрэй гэж хэлээд өгөөрэй гэсэн юм. Одоо ч олон жил өнгөрчтэй. Өгшөн чи нэг танил хэдэн нөхдөдөө хэлээд сүрэн гэмчилгээнд оруулах боломж байна уу? Сураг тавиач. Тэр жаахав. Эхний удаа сүрэнтэй бүгд уулзсан нь дээр бах. Миний охин хаан таарсан юм. 16 дугаар хэсэг төгсөв. Нулимс дагсан амьдрал 17 дугаар хэсэг. Алтанбаяраас хариу ирсэн байлаа. Орой 15 цагт уулзъя. 14 цаг 30 минут гээд танаа гадаа би яваад очиё гэж бичсэн байхаж. Аав ээж хоёр нь ээжийг нь олж уулзъя. Одоохондоо миний охин уулзлаа гэд сайн зүйл болохгүй л бах. Жирэмсэн хүн хямрхан нэмэр үздэй. Харин хизээ ээжтэйгээ уулзахыг нь аав ээж нь хэлээ. Бид сүрэнгээ заавал өмнөх шиг нь болгоно. Би та хоёрт итгэж байна. Аав ээжээ, би 10 жилийнхээ хоёр найзтай уулзчаад ирье. Оройтхгүй. Харин та хоёр жавхаг сэрхээр нь тайлбарлаад хэлээд өгөөрэй. Тэгэлгүй яах вэ? Миний охин одоо сайн найз нөхдөдтэйгээ уулзаад ав. Төрөөд гэртээ суучих бол чадахгүй шүү. Ээж аав хоёр нь хүүг сэрхээр жоохон эрүү нийшүүл болгонаа. Яах юм бэ? Жавхаа маань дахиж тихгүй баха. Одоо хүүхэд маань төрөхөөр жавхаагийн ч үүрэг хариуцлага ихсэн. Өрөөнд орж нүрээ халтхан будаад өөрт байгаа ховцснаасаа шилд сонгосоор цагаан хүрээтэй хар даашинз өмслөө. Одоохондоо бага сартай учир нэлбгэр даашинзны араас эдсэн мэдэгдсэнгүй. Утсан дугарч Алтанбаяр залгалаа. Марлаа сандарч гэлс утасныхаа дууг хагаад цүнхээ гадуур хувцас аваад гарлаа. Түүнийг гарахад Алтанбаяр аль хэдийн ирчихсэн машиныхан гадна зогсож байлаа. Марлаа руу гараа даллан хаалгыг нь нээж өгөв. Марлааж машинд нь суун түүнтэй мэд мэдээд хөдөлцгөв. Би цэндээд чиний тухай хэлээгүй байгаа. Гэнтийн бэлэг барих гээд зүгээр уулзна гэдэл хэлчихсэн. Тийм үү? Яана, намайг хараад уралвал яана. Юу гэж дээ? Өдөр болгон чиний тухай ярьж муу найз маань хүний нутагт яаж яваалаа гэдэл явдаг хүн шүү дээ. Та хоёр өдөр бүр уулздаг хэрэггүй? Чи очиод уулзахаар мэднэ. Гэд яриаг нь тасдан чи өнөөдөр үнэхээр хөөрхөн харагдаж байна. Өчигдөр харахад сайн харж чадаагүй. Бүр яг л хэвээрээ байна шүү. Чи ч бас хэвээрээ байна. Танаа хүн хаана байгаа юм бэ? Биднийг уулзаж байгааг мэдэж байгаа мó? Гэртээ үлдсэн. Мэдэж байгаа. Өөх, одоо тэгэхээр чамайг надтай уулзсан гэхэд уралахгүй юу? Юу гэж те? Бүх зүйл өнгөрсөнд үлдсэн шүү дээ. Одоо бид хоёр удахгүй тусдаа гарах гэж байгаа. Нэрээ тийм л дээ. Бүх зүйл өнгөрсөнд дурсамж болон үлджээ. Бид бүгдээрээ хүүхэд байсан шүү дээ. Одоо харин нас биенд хүрсэн хүмүүс болцгоосон. Тийм дээ. За бид ирчихлээ. Цаадах чинь аль хэдийн ирээд хүлээж байгаа. Орох уу? Тэгэхэд марлаа ихэд догдлон сандрах зэрэгцэн уртаар амьсгаа аван дотгош орлоо. Нэгэн рестораны цонхон талын ширээнд буруу харан суух эмэгтэйг марлаа шууд л таньж байлаа. Харин Алтанбаяр түүнийг дагуулan алхасаар зэндэгийн урд талын суудал дээр суув. Чи ч ямар уддгийм бэ? Гээд хажуу тийшээ харахад түүний бага насны хамгийн сайн найз нь зогсож байв. Марлаа мөн биз дээ. Чи мөн байна гэж
тэврэн хоёул уйллаа. За хоёроо одоо тайвшир, хүмүүс хараад байна шүү дээ. Чи тэгээд намайг марлаатай уулзсан гэж хэлэхгүй яасан бэ? Чамд гинтийн бэлэг барих гэдэл. Ястай том бэлэг байна да гэж инээлтэн тэд ярилцсан суулаа. Нэг л мэтгэд гадаа орой болж хэдэн цаг тэд ярилцаж сууснаач мэдсэнгүй. Марлагийн утас дуурхтал сая тэдний яриа тасалдлаа. Байна уу гэд ширээнээс босон явлаа. Тэднээс холдуухан очиж яриагаа үргэлжлүүлв. Араа чи хаана байгаа юм бэ? Харин энд 10 жилийн хоёр найзтай уулзж байна. Аав ээж хоёр чамд хэлээгүй мө? Үгүй. Би дөнгөж сая л сэрж байна. Чамайг байхгүй болохоор гайхаад л харин очиж авах уу? Дуусч байгаа мó? Арай л болоогүй байна. Тэх юм уу? За тэгвэл харин босоод хоолцоо идчихэд очиж авъя болох уу? Болно гэд инээмсэглэн утсаа тастан тэдэн дээр ирэн суулаа. Манай хүн намайг ирээд авъя гинэ. Аа тийм үү. Танаа хүн тэгээд хэр байна да? Чамд бол унж өгөх байна уу? Гэж зэндээ асуув. Бид хоёр сайн байгаа. Анх тэр хүнийг хармааргүй санагдаж хамт байхаас ч дургүй хүрдэг байсан ч хүний нутагт түүнээс өөр таних хүнгүй. Хэцүү үед тэр үргэлж миний дэргэд намайг ойлгож твчиж хүлээж хамгаалж зоригжуулж хайрлаж байсан учраас би түүнд дасаж нэг л мэдхэд түүнд хайртай болсноо мэдсэн. 17 дугаар хэсэг төгсөв. Нулимс дагсан амьдрал 18 дугаар хэсэг. Одоо найз нь жирэмсэн 4 сартай гэж хэлв. Алтан баяр юу ч хэлэлгүй яриаг нь сонсож суухдаа түүнээс харцааж салгаж чадахгүй байлаа. Ингээд миний найз хөөрхөн охинтой болсон гэсэн үү? Хэдэн настай вэ? Нөхөр нь юу хийдэг юм? Та хоёр ч өдөр бүр уулздаг сурагтай. Надад ярил л да. Би та хоёрыг ч бас мэдмээр байна шүү дээ. Тийм ээ. Найз нь охинтой болсон. 2 настай. Манай нөхөр нь би байгаа юм аа. Тэгээд л бид өдөр бүр уулздаг гэсэн шүү дээ. Цэндээ марлагаас харц буруулан суулаа. Хөөх тийм үү? Аа тийм байх нь. Тэгээд л болж та хоёр мань учирсанд маш их баяртай байна. Одоо л миний санаа амарч байна гэж үгээ зөөж ядан хэлнэ. Энэ мөчид марлагийн утас дуугарч тэр утсаа аван за одоо гарлаа. Найз нь явъя да. Манай хүн гадаа ирчгэж. Өө тийм үү. Баяртай. Хэрэг гарвал яриарай. Яг тэр үед түүний хүзүүнд зөөсөн гинжиг саялныг анзаарч харлаа. Өөрийнх нь түүнд бэлгэлсэн тэрэл зөөлтийг одоо болтол зүүж явсан нь энэ байлаа. Марлааж гарч ирэн жавхааг чангаас чанга тэврэхэд яасан зүгээр ухаарай. Юу болов? Зүгээрээ ингээд жаахан л хамт зогсъё. Тих үү? Энэ өдрөөс хойш өдөр хоног аажмаар өнгөрсөөр марлаа жавхаа хоёр тустай гарсан байлаа. Жавхаа ажилдаа сайныг хэлэх үү, үргэлж шагнагдаж, цалин нэмэгдэж, түүнийгэж дагаад гадуур гарч арх ууж хонож өнжих нь ихсэн. Марлааж өнөө маргаашгүй төрөх болсон тул сэтгэл санаа нь үнэхээр тогтворгүй байлаа. Энэ л өдөр мөн л жавхаа оройтож ажилласаа ирлээ. Марлаа түүнийг унталгүй хүлээсээр. Миний хар унтаж байхгүй яасан юм бэ? Гэж хэлээд үнсэх гэдэл түүнээс архины эсгэлэн үнэр үнэртэхэд марлаа дургуйцэн цааш түлхлээ. Чи ямар оройтд юм бэ? Чи ойлгож байна уу? Миний төрөх хугацаа ойртоод байна. Би ганцаараа байхдаа өвдөх юм бол яах юм? Яах вэ дээ? Хайрлуугаа ярихгүй юу? Чи уцаа авдаг үлээ? Тэгвэл ээж аав. Чи энэ хүүхдийн эцэг юм байгаа үсттэй. Яагаад чиний өмнөөс ээж аав хоёр чинь хариуцлагыг чинь үүрэх ёстой гэж? Чи ямар ядаргаатай юм бэ? Тэгвэл зүгээр л төргөн дуудаачтэй. Би зүгээр арх уугаад яваа юу? Захирлын ая талыг олж наагур сагур нь гүйж байгаад цалингаа нэмүүлвэл хэнд хэрэгтэй юм? Удахгүй хүүхэд төрлөө. Өчнөө олон зүйл хэрэг болно.
Хүүхэд томорхон хэрээр уул мал зарлага ихсэн. Чи яагаад энийг ойлгохгүй байгаа юм бэ? Хоёулаа өмнөх шигээ дандаа хамт байж эргэлээд хэвтэнэ гэж юу байсан юм? Жаахан ухаантай байж үзээч. Юу? Тийм ээ. Би тэнэг ухаан муутай. Чамд идэхэд чамайг хүлээгээд энд суугаа би үнэхээр тэнэг. Амралтын өдрөөр хүртэл захирлын би өвдсөн, эмнэлэг твцсэн эргэн гэдэл явчихна. Миний би өвдөх чамд огт хамаагүй тийм үү? Шүн халуурхад сэрэхэд чамайг ядарч байгаа гэд сэрэхгүй хичээж эм байхгүй хүүтэнжин өөрөө тавьсаар халуунаа буулгадаг. Одоо би шүн бүр хар дарж байна. Би төрч чадах болов? Хүүхдтэйгээ эсэм минь уулзч чадах болов? Арай аль нэг нь гэж муу зүйлс толгойд бодогдоод галзуурах гэдэг. Энэ үед ээж минь хажууд байсан бол гэж маш их бодож ээжигээ санаж байгааг мэдчихэв. Чи галзуурчгаж марла хүн болгон төрдөг юм. Чи ганцаараа төрөх гээгүй шүү. Одоо энэ гэрт ирэхэд хүртэл хэцүү болчихож. Би чиний нүдэнд харагдаад байхаар уур чинь хүрээд байна уу? Тэгвэл би зайлаад өгье. Тэгээд энэ гэртээ ганцаараа тайван амгалан жаргалтай амьдр заа юу гэж хэлээд уудтай авчирсан зүйлээ газраа шидэлж орхиод гарч явлаа. Марла зурхран яг л жаахан хүүхэд шиг эхэр татан уйлав. Уйлж дуусныхаа дараа Жавхагийн авчирсан дортой зүйлийг харуул жимс болон амттан байлаа. Өнөөхийг хөргөгчөндөө хийчгээд орондоо орох гэтэл гадаа гэгээ орчихсон байлаа. Би юм удаан уйсан гэж юу? Ээжээ, та хаана байгаа юм бэ? Та охиндоо хэрэгтэй байна шүү дээ гэд ахин уйллаа. Өдөр нь Марла Жавхагийн ажил дээр очиж хоол өгөхөөр явлаа. Нээрэл амьдралын төлөө захирлынхаа бүксийг 7 шахам яваад ирэхэд нь түүнийг ойлгох байтал хэрүүл хийсэндээ гимшин өөрийн гараар дуртай хоолыг нь хийгээд ажил дээр нь ирлээ. 18 дугаар хэсэг төгсөв. Нулимс дагсан амьдрал 19 дугаар хэсэг. Үүдэн дэх харуулаас нь сайн байна уу? Энэ маркетингийн хэлцэн хаана идэх юм бол? Өөрөө хинтээ уулзах гэж байгаа үлээ. Би Жавха гэдэг хүнтэй уулзах гэсэн юм. Эхнэр нь байгаа юм аа. Эхнэр нэ гэж түүнийг дээрээс нь доош чиглүүлэн хараад за та төр хүлээгээд заалан сууж байхгүй юу? Би одоохон дуудаад өгье. Марлааж буудан дээр очин үүд рүү харан суулаа. Удалгүй Жавха гаднаас инээмсэглэн орж ирэх нь харагдлаа. Марлааж түүнийг харамгацаад дөхөж ирэхэд тэр ганцаараа биш хажуудаа нэг эмэгтэй хөдөлчихсөн явж байгаа харагдана. Халуун савтай холоо газар төсхийн унгаахад Жавха түүн рүү харсан ч түүнийг тоолгүй явах гэтэл Жавха гэж Марла дуудав. Энэ хэн бэ гэж хажууд явсан эмэгтэй асуухад манай гэрийн үйлчлэгч байгаа юм. Үйлчлэгчээр ээж хоол явуулсан гэд байсан юм. Миний хар орж бай. Хайр нь араас нь оръё гэд түүнийг цахилгаан шатанд суулгаад өөрөө түүн дээр ирлээ. Чи энд юу хийж яваа юм? Саяны эмэгтэй чинь хин юм бэ? Энд яг юу болоод байгаа юм? Жавха, яагаад чи тэр хүнийг хайраа гэж дуудаад байгаа юм? Юу болоод байгаа юм? Гэж хашгирахад чи чимээгүй л дээ. Аль угаар хоёулаа гараад ярилцъя тийх үү гэд түүний чирсээр гадаа гарч ирээд тэгэхээр юм байна. Нэгэнт ийм юм болсон учраас би бүгдийг нь чамд хэлье. Тийм ээ. Энэ нэмэгтэй миний хайртай нэмэгтэй. Бид хоёр удахгүй суухаар төлөвлөсөн. Чамайг жирэмсэн болохоор ч салъя гэж хэлж чадаагүй. Төрсний чинь дараа хэлье гэж бодсон ч чи өөрөө мэдчихлээ. Юу? Чи юу яриад байгаа юм бэ? Ийм зүйл яагаад ийм зүйл болно гэж? Би чамайг захиралтайгаа хуурдаг байсан. Энэ хүн надад албан тушаал, эрх мэдэл, мөнгө өгнө. Харин чи надад юу өгч чадах юм? Зүгээр л хүүхдэл өгч чадна үсттэй. Хүүхдийг хинч гаргаж чаддаг юм заа юу? Би тэр байрнаас юу ч авахгүй. Угаасаа надад тэр байрнаас чинь өөр тансаг байр байгаа. Тиймээс чи тэнд амьдр. Угаасаа ээж аав хоёр чиний нэр дээр өгсөн бицтэй. Тэгээд ч хүүхдээ
Хаан тийжих гэв. Аа тийм. Энэ хүнд янз бүрийн юм ярьсан байгаад үзээрэй. Тэр үед хүүхдтэй чинь хоёуланг чинь зүгээр байлгахгүй гэж мэдэрэй. Хүүхэд төрхөөр нь асаргааны мөнгийг харамгүй өгчихнө. Тийм болохоор зүгээр л одоо надаас салж үз. Чи яаж надад ингэж хандаж чадчихна? Яасан? Ягд болохгүй гэж гомдолтой санагдаад байвал наа зүйлтнийхээ эзэн лүү явал да. Наад хүүхдийн чинь аав болчих юм билүү? Гэд буцаад ажил руугаа орлоо. Тэнгэр хөмрөх мэдл түүнд санагдаж уйлмаар байвч нулимс түүнээс гарсангүй. Юу болоод өнгөрвөө? Зүү дүү гэж бодон алхтал түүний нүд харанхуйлж нэг л мэтгэд газар ухаан алдан унсан байлаа. Миний охин зүгээр үү? Сэрээрээ ээж нь энд байна. Гэх дунаар марлаа нүдэнээ хараад ээж та юу? Гэхэд ээж нь энд байна гэд гараас нь барьсаар түүний толгойг алгуурхан өөрлөөгөө харуулхад Жавхагийн ээж нь байлаа. Би хаана байна? Миний охин эмнэлэгт байна. Хамаагүй хөдөлж болохгүй шүү. Тайван байгаарай. Би яагаад энд ирчихсэн бэ? Ухаан алдаж унаад эмнэлэгт хүргэгдсэн гэд ээж рүү ярьсан юм. Миний хүүхэд зүгээр үү? Зүгээрээ. Тайван бай. Хүүхэд нь зүгээр. Ээжээ. Жавхаа гэж хэлээд ойлгохт нь тийм ээ. Ээж нь сонссон. Би арайч тийм хүүхэд өсгөөгүй л юмсан. Хайраар дүүрэн өсгөж байхад тэр яаж ингэж чаддаг байна? Та яаж мэдсэн бэ? Жавхагийн ажлынхан хүн хэлсэн. Тэр хүн чамайг түргэнээр нааш авчирсан. Миний хүүхэд хаана байгаа юм? Миний охин хүүтэй болсон. Хүн хаж өрөөнд байгаа. Жоохон бүтэлттэй төрсөн учраас одоохондоо эмчийн хяналтанд байгаа. Чамайг биеийн тэнхэрхээр хүүг нь өгнө гэсэн. Охин минь гадаа аав нь байгаа. Бас чамтай уулзахаар нэг хүн хүлээж байгаа. Ээж нь орволчих уу? Гэхэд марлаа толгой дохив. Удалгүй хаалга онгойж зөөлөн алхасаар түүн дээр дөхөж ирээд гарын натхтал марлаа дахин нүдэнээ харлаа. Түүний ээж сүрэн түүн рүү нулимстай нүдэрээ харан инээмсэглэн зогсож байлаа. 19 дугаар хэсэг төгсөв. Нулимс дагсан амьдрал төгсгөлийн 20 дугаар хэсэг. Хэдэн өдөр их хүү хоёр эмнэлэг твтэж эмчлүүлснээр хоёул биеийн тэнхэрж эмнэлгээс гарлаа. Хадам ээж аав хоёр нь суран марлаа хүү гурыг хамтд нь гэрт нь хүргэж өглөө. За, аав ээж хоёр нь ингээд явъя да. Хэрэгтэй зүйл гарвал хэлээрэй. Марлаа миний охин аж хүйтэй минь хаяач бол уулзуулж байгаарай. Гуйж байна. Яалаа гэж те. Та хоёр хүссэн үедээ ирээд уулзаж яж болно шүү дээ. Мо охиныхоо сэтгэлийг өмөлөх юм болов гэж бодох юм. Баярлалаа миний охин. Маш их баярлалаа. Сүрэн чамдаа ийм сайхан охин төрүүлж өсгөж бидэнд удам залгах үрийг минь бэлгээсэнд маш их баярлалаа. Бид харин та хоёртаа маш их баярлалаа. Бид гурав одоо алцахгүй. Эмээ хүү ээж гурав ор хоронтой байна гэдэг чинь тэгээд л болчихж байгаа нь тэр. Уйл жөнжөх шөнүүд байсан ч инээж баяр хөөрөөр дүүрэн өнгөрөх өдрүүд түүнээс олон байлаа. Сүрэн энэ л өдрөөс хойш дахин арх уулсангүй. Харин марлаа хүүгээ нэг нас хүргээд мэрэгчлэрээ ажиллахаар шинэ ажилд ороод удаагүй байлаа. Энэ хугацаанд Жавхаа өнөөх захиралтайгаа аль хэдийн хурмаа хийж нэг гэртээ орсон байв. Өдөр хоног улиран өнгөрсөөр марлагийн сэтгэлийн шарах багаар эдгэрсээр. Ажлаа таран такси барихаар зам зуур гараа өргөн зогслоо. Энэ удаад нэгэн машин нэр зогсон нь Цэндэ байлаа. Сайн уу? Ямар сонин хүн зогсож байна? Чи чинь бүр холбооч үгүй алга болчих юм аа. Найз нь маамуулаад хүү маань сая ой хүрээд тэгээд шинэ ажилд ороод завгүй л явж байна да. Хүүе, шинэ маамааг нь харах юмсан. Та
Танай хүний ажил сайн уу? Би ч салчихсан. Өө тийм үү. Уучлаарай. Тэгээд салсан ч болдго юм дөө. Эртхэн таарч тохирохгүй бол хүүхдээ жаахан байгаа дэрэн салсан дээр найз нь ч бас нөхрөөсөө тааш тохирохгүй л хүүхдүүдээ 2-3 сартай байхад нь салчихсан штэ. Юу? Алтан баяраас уу? Үгүй ээ. Нэрээ чамд хэлэхгүй бол болохгүй юм байна шүү дээ. Чамтай уулздаг тэр өдөр Алтан баяр чамайг жирэмсэн гэдгийг сонсоод намайг өөртөө суучихсан гэд хэлчихсэн юм л та. Яг үнэндээ чамайг өөрийгөө буруутгаж амьдрахгүй гэж санаа нь зовоод тэгж хэлсэн гэсэн. Юунд ч санаа зовхгүй сайхан амьдраасай л гэж бодсон гэсэн. Алтан баяр бид хоёр зүгээр сайхан найзууд шүү дээ. Охин бид хоёрыг хажуудаа авч гэртээ амьдруулсан. Яг үнэндээ манайхан чинь их олуула божгонсон олон хүмүүс байдаг штэ. Алтан баяр тэгээд л өрөвдөд бид хоёрыг хажуу өрөндөө амьдруулсан юм. Чамаас хойш нэг ч эмэгтэй хүнтэй уулзаж үерхээгүй. Би уг нь оюутан ангийн ажлын гэдэл өөрхөн охтуудыг танилцуулсан ч нэгийг нь ч нэг нүдэрэ хараагүй. Бүр хэмээн эмээн бурхан болж аргагүй эрхэнд хуйлж болсон доо. Хуйлж болсон түүхэн ч бас чамтай холбоотой гэсэн шүү. Яагаад? Эмд сонгох юм бол цалин бага дээрээс нь олон жил сурна. Тэрний оронд 1 жилийн өмнө ч гэсэн сургуулаа төгсөөд өндөр цалинтай ажил хийгээд марлагийн араас явна гэд надад нэг удаа согтуу ярьж байсан юм. Ер нь бол чамаар амьсгалчихсан хүн дээ. Найз нь ингэсгээд буучхая да баярлалаа. Завтаа өдрөө манайхаар ирээрээ. Тэгнэ чи найзтай дугаараа өгчих. Энэ амралтын өдрүүдээр очиж болох юм уу? Болно гэд дугаараа өгөн зэндийг явууллаа. Гэрлүүгээ зөөлөн алхасаар өнгөрсөн бүх зүйлээ бодон алхасаар гэртээ орж ирлээ. Хэдий өнгөрсөн бүхэн нь харамсалтай ч түүнийг ганц харамсахааргүй байх шалтгаан нь түүний өдөөс инээмсэглэн ирэх хүүн байлаа. Амралтын өдөрч болж зэндээ тэдний дэрхээр урд өдөр нь ирсэн байв. Марлаач хэрэндээ хоол унд бэлдэн түүнийг хүлээн. Хаалганы хонх дугарж хаалгаа тайлтал зэндээ Алтан баяр хоёр зогсож байлаа. Энэ явдлаас хойш 7 жилийн дараа. Аваа, би өнөөдөр шалгалтын дээр ангиасаа ганцаархнаа 100 авсан штэ гэж хүү аавдаа дүнгээ гайхуулна. Өөх, миний хүү чинь аавыгаа дурайсан мундаг залуу шүү. Ийм мундаг хүүгээ аав нь яаж шагнах вэ? Аваа, хоёулаа ээжийг ажлаас нь аваад тэгээд гуруулаа кино үзье. Ёстой гой санаа байх чинь гэд хоёул машиндаа суулаа. Ана, гараад ирээрээ. Хүү бид хоёр ирчихлээ. Хүүн шалгалтандаа онц авсан байна. Гуруулаа явж кино үзье. Ингээд хамт кино театрт ирээд ямар кино үзэхээ сонгож байлаа. Аваа, энэ киног үзье. Үгүй, наадах чинь аимшиг кино байна. Чи үзэж болохгүй. Аваа, ээжид та хэлэлдээ дандаа л ингэх юм. Аав нь ээжээс найдгийг чи мэднэ шүү дээ. Тэгээд ч ээжийнх нь гидсэн дэхтүүн айж ухаах. Айгүй бол ээж чинь айсандаа шээж гэж магадгүй. За Алтан баяргай, та юу яриад байна? Тэгвэл кино үзэхэ боллоо шүү. За уучлаарай ахаа та. Та киногоо сонгоно уу гэж гурвал хөхрөлдөнө. Тэднийг кино танхим руу орох гэтэл хэн нэгэн марлаа гэж дуудахад эргэж харвал жавхаа зогсож байлаа. Та хоёр ороод суужээ. Би араас ч норё гэхэд Алтан баяр хүүгээ дагуулan инээлцээр танхимлоо орлоо. Чи энд юу хийж байгаа юм бэ? Би ч бас кино үзэх гэдэл. Яасан? Юу ярих гэсэн юм? Миний хүү үнэхээр том болжээ. Чиний хүү биш ээ. Алтан баярын дүлгүүн. Чамтай өөр ярих зүйл байхгүй гэд явах гэдэл намайг уучлаарай. Юунд? Хүн болгон төрдөг юм гэсэнд бас хүү та хоёроо орхин явсанд. Тийм ээ. Би та хоёрыг хайж явсныхаа горыг амсаж байгаа. Манай эхнэр хүүхэдтэй болох боломжгүй.
Тэгээд юу гэж? Одоо хүүгээ авъя гэх нь үү? Үгүй дээ. Би чинь энэ хорвоод үүртэй хүн шүү дээ гэж өөрийгөө тайтгаруулж явдаг юм. Зүгээр л ингээд ч болов та хоёроосоо уучлал гуйхгүй бол. Жавхаа юу хийгээд байгаа юм? Явъя. За баяртай. Чамаг болон хүүгээ ард жаргалтай амьдарч байгааг харах сайхан байна. Баяртай. Гэж хэлээд цааш явлаа. Марлаад сая л нэг цээжин дотор гүндүрлэж байсан тэр зүйл алга болсон мэт санагдаж ууж амьсгааван нөхөр хүүхэд дээрээ нүүр дүрэн инээмсэглэн очлоо. Төгсөв. Зохиолч А. Үүрийн туяа.